За манай байгууллага дээр бол бас одоо залуучуудын одоо хөгжлийн зөвлөл, за эмэгтэйчүүдийн зөвлөл, за гэр бүлийн одоо хөгжлийн зөвлөл гэдэг юм зөвлөлүүд байдаг. За эрэгтэйчүүдийн бас одоо зөвлөл гэж бол би. За энэ зөвлөлүүдээрээ дамжуулаад бид нэр бас одоо энэ тухайн одоо тэр зөвлөл болгоно одоо ажлын одоо төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу байгууллага дээрээ бас идэвхтэй одоо үйл ажиллагаа явуулж за хүмүүр одоо аливаа ажлуудын үйлчлэгэнд тэгш боломжоор бол оролцох юм нөхцөлийг бол бүрдүүлэхийг бол хичээдэг. За ялангуяа бол бас одоо үйлчлүүлэгчд байд одоо энэ байгууллагад ороод ирэхдээ бас одоо тэгш боломжоор бол хангагдсан байх хэрэгтэй. За энэ бол бас сүүлийн үеийн бас стандартд үйлчлэгээ бас иргэдэд түргэн шуурхай хүргэх бас нөгөө 5 дахь орчинд нь бүрдүүлэх зорилгоор дэлхийн банкны санхүүжилтээр хөгжлийн мэргэжилтийн иргэдэд зориулсан одоо ханны бариул за хараагүй хүн зориулаад энэ хараагүй хүн зориулсан зам ингээд энэ бас нойлын нөрөөгийн бас тогтчулсан зарласан байж байгаа. За нойлын өрөөнд нь бас юм хэлээ эрэгтэй эмэгтэй нойлтой. Тэгээ одоо энэ бас хөгжлийн мэргэжилтийн иргэн их бол уулзаатай. Нойл нь ийм зүйл зохион байгуулагдсан. Хөгжлийн мэргэжилтийн дээр суугаад байх зорилттой. Нойлын өрөө өгцсөн. За энэ бас Швейцарын хөгжлийн агентлагийн төслийн хөтөлбөрөөр хэрэгжсэн төсөл байж байгаа. За бас энэ гар угаалт дурын бол ингээд юм. За энд нь бол нөө тэрэгцтэй хүмүүсд хөгжлийн мэргэжилттэй хүмүүс энд ирээд ялангуяа нутглах хэрэгтний одоо хүмүүсд юм хийж бас ариун цэврийн өрөөгөр хөгжүүлэх боломжтой. Ийм хэлээ. Гэл ямар ч байсан бас нэг иргэд үйлчлэг авах ийм боломж нөхцөлийг бүрдүүлэхийг бид зорж ажилладаг. За дээр нь бол энд ажиллаж байгаа хүмүүсүүд маань бас одоо тогтдохтой бол орчинд бас тэгш одоо боломжоор хангагдсан орчин нөхцөлд үйлчлэгээ явуулахыг бол одоо зорддог. За гендерийн одоо эрхтэгч байдлыг хангах аймгийн одоо дэд хөтөлбөр гээд 2017-оос 21 онд бол хэрэгж дууссан. За 22 оноос эхлээд бол одоо гендерийн эрхтэгч байдлын одоо сүүлийн 10 жилийн одоо стратеги төлөвлөгөөгээд бол гарсан батлагдсан бол байж байгаа. За энэний хүрээнд бол 2022 онд бол бас манай байгууллага нэгэн одоо сургуульд сурчлагын чиглэл рүү бол хандсан ийм үйл ажиллагаа явуулахыг бол одоо зорж байна. За 21 онд бол 21 урд 2021 онод бол бид нэр одоо жил болгоноос одоо эрэгтэйчүүдийн одоо эрэгтэйчүүдийн одоо эмч нарыг авчиж бас үзлэгт амруулах. За бас одоо тэр эрэгтэйчүүдийн одоо эмчээр зөвлөгөө өгүүлэх ийм одоо арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж оролцож байгаа. За энэ дэлхийн банкны санхүүжилтээр нэг цонхны үйлчлэгээг тогтчулсан бол байж байгаа. Хамгийн бас одоо үйлчлэгээний стандартад хангах хэмжээгээр бол тогтчулсан. За ковидос нөө зай барихад үйлчлэгээр ковид-19 гэдэг хийцэн. За үйлчлүүлэгч бол одоо тэр мэргэжлүүдийн наадлын тэр шар сандал дээр хүмүүс нь бол суугаад үйлчлэгийг бол авдаг байгаа. За өмнө хөгжлийн мэргэжилтийн иргэнд бол бас манайх боч дугаарг бол үйлчлүүлдэг. Энд бол дараа л харгалзахгүй гэсэн үйлчлэгээний таних тэмдгийг бол тавьж өгсөн. Ингээд энэ бол үйлчлүүлэгч нар бол эндээ юу хийж авдаг. За энэ талд нь бол манай халамжийн чиглэлээр үйлчлүүлж бас төрүүлж өгсөн юм шиг. Энэ тал руугаа бол халамжийн үйлчлэгээ бол авдаг. За ийшээ эргээд бол хөдөлмөр эрхлэлтийн хувьчлэгийг бол энэ талаас бол авчигдаг байж байгаа. За бас одоо орж иж байгаа хүмүүсийн ая тухтай нөхцөлийг бол хангах зорилгоор энд одоо цэцэг байршуулсан. За тэгээд энэ хүлээлгийн сандалтай эндээс хүмүүс нь суугаад үйлчлэгээ бол одоо эндээс бол авдаг. За эндээ бол зай бариад үйлчлэгээ сууж хийж байгаа нөтэ юм байж байгаа. За энд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр суудаг юмнууд бол бий. За иргэд бас энэ мэдээллийг авах зорилгоор энэ дээр бол манай цахим юу бирж бол ажилладаг. За энд бол мэдээлэл манахаас улбаатай ажил боловсролын мэдээллийг эндээсээ бол ороод авах бололцоотой. За мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ дээр бол үйлчлэг авч манай энэ одоо хөтөлбөр одоо манай энэ програм энэ мэдээллээр ороод энд сууж байгаа одоо хүмүүсд хөгжлийн бэрхшээлтэй харааны бэрхшээлтэй одоо хүмүүсд орчдөг. Энэ зориулт бас юм нэгдсэн байж байгаа. За энэ бол бас мөн дэлхийн банкны санхүүжилттайгаар Швейцарын хөгжлийн агентлагтай бол хамтраад хийж зохион байгуулсан ийм арга хэмжээнд бол байдаг.
За ингээд авчихсан бол манайх яаж гэсэн одоо сүүлийн үеийн бас стандарт технологи аятахтай орчин нөхцөлд ажилтнууд маань байхаас гадна орж иж үйлчлэг авч байгаа хүмүүсүүд бас аятахтай орчинд бас оочрод дарааллаа бол зөв баримтлж бас одоо ямар нэгэн одоо хөгжлийн бэрхшээлтэй ч вэ ямар ч хүмүүсүүд орж ирээд үйлчлэг бол авах одоо бүр болцоотой. Өөрөөр хэл одоо энэ хаалгын юу гэх юм бол тэргийн цэсрээр тэ орж ирсэн үйлчлэгчнэр бол энэ хаалгаар энэгээр бол орж ирээд байх зорилготой. Бас ийм чиглэлээр энэ орчин нөхцөлийг бас бүрдүүлж ажиллаж байгаа. Альбаа гаргаж байгаа шийдвэр ч гэсэн ер нь одоо шийдвэрийн маань одоо ажлыг хэсэг байгууллага гэх юм бол тэр одоо хүйсийн харьцаа гэхээсээ илүүтэй бас мөн ажил төрлийн хувьд бас одоо тэр одоо тэгш боломжийг тэгш одоо шийдвэр гаргахад нь бол оролцоог бол хангах зарчмыг бол бас баримталж ажиллаж байгаа. Ингэснээр бас тухайн одоо шийдвэр гаргахдаа одоо хөгжлийн бэрхшээлтэй за одоо бусад одоо эрэгтэйчүүд, залуучууд, за эмэгтэйчүүдийн за оролцоог нь бол хангасан тэр хүмүүсүүдэд одоо хөрхөөс хэмжээний одоо шийдвэр гаргахын тулд одоо тэр ажлын хэсэг за шийдвэр гаргах одоо ийм сонгон шалгаруулах комисс бол гаргаж шийдвэр гаргахтаа бол тэр хүмүүсүүдийг бол бас хамруулах ийм арга хэмжээнүүдийг бас одоо энэ байгууллагын хувьд бол зохион байгуулж бол явуулдаг бол байгаа. За өнгөрсөн одоо гендер эрхтгч байдлын тухай хөтөлбөрийг бол дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж явахд бол бас манай нэг жишээ бол одоо Бөхмөрөн сум одоо 6 настай одоо хүүхдийг одоо их эцэгтэй энэ бол авчираад хүүхдийг бас сурах орчин нөхцөлийн бас одоо хангах ийм нөхцөлийг бол бүрдүүлэх тэр бол манайх бол улсын хэмжээний сайн жишээ болсон. За энэ бол сүүлийн одоо тэр 10 жилийн стратеги төлөвлөгөөний бас нэг одоо гол одоо тэргуун туршлага бол орж ингэж бол ажиллаж байгаа юм байна л. За бид нар бол бас байгууллага дээр саяхан одоо гэр бүлийн зөвлөлөөс маань одоо санаачлаад зохион байгуулад аз жаргалын одоо өргөөгээд одоо хүүхдээ. Өөрөөр энэ яах зорилттой бол одоо манад мэдээч хэрэг одоо манай байгууллагууд бол ер нь хвчлэн одоо 35 за 40-оос доош насны бол залуучууд бол одоо бараг нэг 70% нь бол эзэлдэг. Бас манай ажилтнууд заримдаа одоо хүүхдээ ирэх үед нь энэ хүүхдийг аваад бол нэг цагийн хугацаанд ч 2 цаг хугацаанд саатуулж идэг. За тэр зорилгоор бол юм гэсэн. Магадгүй одоо манай ч бас нөгөө зарим одоо хүүхдийн мөнгөгээл залбирал ээжгээл нийлэх одоо тийм хүүхдтэй хүмүүс бол ирж үйлчлүүлдэг. За тэр үед нь бол бас нөгөө үйлчлүүлэгч маань одоо бас 5 дахь орчинд ямар нэгэн юм сатаар хөөр үйлчлэгийг авах зорилгоор одоо тэр хүүхдийн одоо энэ төр саатуулаад одоо манай одоо энэ үйлчлэгийн ажилтнууд саатуулж явах оронд одоо их эцэг их нь бол үйлчлэгийг аваад одоо хурж ирээд явахдаа бол одоо хүүхдээ аваад явах бас ийм боломжийг бол нөхцөлийг бас бүрдүүлсэн. Хүүхдийн тоглоомнууд нь байж байгаа бага насны хүүхдүүд. За энэ тоглоомуудаа ийм зүйлүүдийг тавьчихсан. За эндээ бол хүүхдүүд тоглоод бол байж ах зорилготой. Ийм л зүйлүүдийг бол хийсэн байгаа да. Хүүхдүүд нөгөө шүүс энэ халуун ундаагаар бол шүүсээр бол үйлчлэх зорилгоор бол энд байж байгаа. Бас энд бол байж ахт нь та хийгдсэн. Тэгээд бас ингээд ийм маягаар тогтчулсан байна. Ер нь энэ одоо асуудлуудыг бол шийдвэрлэхэд альва юмд бол одоо гендерийн одоо эрхтгч байдлыг бол хангах гэдэг энэ утгаар нь одоо бас одоо ялгуургүйгээр одоо үйлчлэгээ бол авах одоо тийм ялгуурлахгүйгээр авах ийм зорилгыг за төсөвтөж хэлээ гэсэн бас одоо энэ гендерийн одоо тулгуурлсан бас одоо тэгш одоо хангах зарчмыг бол баримталж бол ажиллаж байгаа. За 22 оноос эхлээд бол одоо гендерийн эрхтгч байдлын одоо сүүлийн 10 жилийн одоо стратеги төлөвлөгөөд бол гарсан батлагдсан бол байж байгаа. За энэний хүрээнд бол 2022 онд бол бас манай байгууллага нэлээд одоо сургалт сурчлагын чиглэл рүү бол хандсан ийм үйл ажиллагаа явуулахыг бол одоо зорж байна. 5 сараас эхлээд одоо бүх одоо хүмүүсийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах энэ бол зохион байгуулагч. За энд бол бас одоо манай байгууллага өөрсдийнхээ залуучууд эрэгтэйчүүдийг бас одоо үзлэгт хамруулах за эмчээр бол бас одоо зөвлөгөө өгүүлэх гэсэн одоо ийм үйлчлэгээнүүдийг бас зохион байгуулж явуулахар бол шийдэж байгаа.